За сайн уу киночтой сони юу байцгаана. Тэгэхээр хэдүүлээ энэ удаагийнхаа бичлэгээр 1998 онд нэлтэйж исэн Kite хэмээх нэртэй насанд хүрэгчдэд зориулсан анимашныг хураангуул үздэг болно. Уг анимашныг Ясуми Умицу гэдэг хүн найруулсан байдаг бөгөөд нэлтэйсэн даруйдаал маш олон кино шүүмжлэгчдээс нэлээд маргаантай хоёр талтай үнэлгээг авч исэн байдаг. Жишээлбэл зарим кино шүүмжлэгчид уг бүтээлийг өндрөөр үнэлж шинэ өнгө дүр төрхтэй орчин цагийн дэлгэцийн уран бүтээл гэж үзсэн бол нөгөө хэсэг нь хитрхи их хүчирхийлэл гардаг мөн насанд хүрэгчдийн элементүүд нь хит давмгаалсан тул эдгээр дүр зураглалууд нь үзэгчдийн сэтгэл зүйд хүн дээр нөлөөлж болзошгүй гэж үзээд маш хатуугаар шүүмжилсэн байдаг. Гисэн хэдий ч энэхүү анимын цаг хугацаа өнгөрөх тусам илүү олон феноттой болоод зогсохгүй. Өвөрмөц хэм маяг нь үзэгчдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлж дахин үзэхэд хүргэсэн байдаг. Тиймээс өнөөдөр хэдүүлээ энэхүү сонирхолтой бас баг зэрэг маргаантай анимашныг насанд хүрэгчдийн бүх хэсгүүдийг огт үзэхгүйгээр мөн огтхонч дурдахгүйгээр хураангуул үзэцгэх болно. Ингээд бичлэгээ хүлээн авч үзэцгэнэ үү. Энэхүү видеог олон улсын спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага дэмжиж ажиллаж байгаа ба хамтран ажиллаж буй байгууллагын талаар халбар ёсны мэдээллийг комент хэсэгт байршуулсан тул сонирхож байвал комент хэсэг рүү орж үзээрэй. Мөн манай суугийн D-Recaps кодыг ашиглан зарим урамшуул авах боломжтой бөгөөд энэ танилцуулга нь ерөнхий мэдээллийн шинжтэй ба ямар нэгэн өдөөн урайлсан санхүүгийн зөвлөгөө өгөх зорилго агуулаагүй болно. За тэгэхээр анимашн байна цахилгаан шатан дотор өрнж буй дур зургаар хэлнэ. Уг цахилгаан шатан дотор 70 орчим настай эмэгтэй болон Японы алдартай комедиан залуу бас түүний дагуулж яваа 10 жилийн сурагч охин гурвал сууцгаасан байдаг. Тэгтэл алдартай комедиан залуу дагуулж яваа 10 жилийн сурагч охиныхоо биеийг нийлж таалаад энэ тентэн дураараа хөрөнгө санаа зовлтгүй. Хоёулаа хинч дагаагүй. Миний фэнүүд энэ газрыг мэдэхгүй. Хоёулаа хиндэж баригдахгүйгээр юу яана заа юу гэж хэлтэл хажууд нь байсан 70 орчим настай эмэгтэй яриг нь сонссон бололтой. Муу гаж амтан өөрийгөө од гэд ботчихсан хөгийн залуу. Чам шиг бузрын юмнууд өөрсдөөсөө ичих хэрэгтэй штэ гэж хэлээд комедиан залуугийн уурыг нь хүргэж газар унтлаа жилгүүлдэг. Үүний дараа комедиан залуу настай эмэгтэйг дээрлэхэж ямар олон хөхтө хөгшин бич вэ? Алдартай хүн жилгүүлж газар унах ямар байна гэж орилоод араас нь элдв янзын хараалуудыг урсгаж эхэлтэл түүний цугтаа явж байсан 10 жилийн сурагч охин цүнхнээсээ гарбуу гаргаж ирээд цээж болон духанд нь нэг сумыг зоож орхидог. За саяны аллах үлдсэн охины нэрийг Сава гэдэг 15 настай хүсний алуурчин. Харин энэ хүний нэрийг Акай гэдэг Савагийн босс нь. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Акай цагдаагийн газар ажилладаг нэг тийм шудраг дүр төрхтэй цагдаа. Ер нь бол хүмүүс түнд мөнгөө төлж алуулах хүнийхээ захиалгыг өгдөг. Харин Акай мөнгийг нь авч Саваараа аллах үйлдвүүлүүлчихэд эцэст нь юу ч болоогүй юм шиг цогцснуудыг нь шалгаж алуурчинг нь хайж байгаа мэт дүрийг хэсэгдэг. Тэгээд энэ өдөр Акай Савагийн хороосон комедианы цогцыг нь шалгаж үзчихэд дараагаар нь гэртээ хараад гихүү аль эсвэл нууц байрандаа очиод ч гихүү. Ямар ч тач Саватай уулзаад Саваг насанд хүрэгчдийн үйлдэлд урууд татнаа. Тэгтэл Сава би яг одоо хиймээргүй байна гэж хэлээд Акаяас татгалзаад гадагшаага гардаг. Үүний дараа киноны зин солигдож хідүүлээ Кани болоо Обори хоёртой танилцах болно. Энэ Кани бол Акаийн дотны сайн найз нь. Яг л Акай шиг алгын захиалга хүлээн авдаг хүн. Харин Обори бол Кани дээр орж ирсэн захиалгын дагуу байг нь устгаж өгдөг хөлсний алуурчин. Тэгээд энэ өдөр Кани Оборид 3 хүний зураг үзүүлээд наад гуравчин гуруулаа хөх ёстой. Шалтгаан нь гуруулаа нийлж насанд хүрээгүй охин хүчирхийлсэн. Чи тэр урд яваа хүнийг нь л хороо. Харин нөгөө хоёрыг нь өөр хүн хороох болно гэж хэлээд Оборыг метроны буудлын руу явуулдаг. Тэгээд Оборыг метроны буудлын дээр иртэл өнөөх 3 лаг бадрангуй цахилгаан шатаар дээшээгээ өгсч мөсцсөн. Хажуугаараа зөрж өнгөрсөн сурагч октод руу өлөө хийж харцгаагаал тэгснэ нэг нь нөгөө хоёртоо хөөе гуруулаа дахиад энэ 7 хоногт шоуцгаая. Манай эхнэр бүр үнэн амтгүй байна гэж мигээд хачи юм яриад дараагийнхаа шоуг төлөлцгөөж байхтаа зэрэгцсэн Оборыг гал нээгээд нэг нөхрийг нь хороочихдаг. Тэгтэл араас нь Сава 2 удаа буудаж үлдсэн хоёрыг нь хороочоод Оборыг дагуулж зүгтаагаад нууц байрандаа дагуулan ирдэг. Тэгтэл эдний нууц байранд нь Акай болон Кана хоёр хамтдаа ирж гисэн. Дараагийнхаа аллахын захиалгыг баталгаажуулж байдаг бөгөөд Оборыг Канад хандан хөөе Кане одооноос би дахиж хүн алмааргүй байна. Би ажилласаа гармаар байна гэж хэлтэл Кане болно чи ажилласаа гарч бололгүй яах вэ? Гэхдээ чи дахиад 3хан л аллаг үйлдчих. Тэгхийн бол би чамайг бүр мөсөн чөлөөлнө гэж хэлээд нууц байрнаасаа явуулдаг. Энэ Обори бол угтаа ажилсаг хичээнгүй залуу. Тэрээр аллахын захиалга орж ирэх бүрт яагаад энэ аллахын захиалга орж ирсэн юм бол яг ямар шалтгаантай аллаг вэ
гэж тогтмол асууж лавладаг нэгэн. Хэрвээ аллагын захиалга нь хангалттай хэмжээний аллаг үлдэхээр шалтгаан шалтгаантай санагдахгүй бол аллаг үлдэхээс татгалздаг цорын ганц хөлсний алуурчин. Харин Сава бол обуурын шиг зөөлөн сэтгэлтэй биш. Хороо гэсэн хүн бүрийг ямар ч эргэлзээгүй хороодог хүйдэн сэтгэлтэй хөлсний алуурчин. Тэгээд өнөөдөр Сава обуурын гэрт очиод хамтдаа чипс идэнгээс сэтгэлээ нээж өөрийнхөө тухай багсаг ярьж өгдөг. Түүний хэлж байгаагаар 4 жилийн өмнө эцэг эхийг нь хин нэгэн хүн хэрцгийгээр хороосон. Тухайн үеийн аллагын хэрэг дээр мөрдөгч Акай ажиллаж исэн бөгөөд Акай Савад би чиний эцэг эхийг хороосон хүнийг заавал барьж өгнө. Би бүр өөрийнхөө гараар устгаж өгнө гэж амлаад түүнийг бэлтгэж хөлсний алуурчин болгоод өөрийнхөө доор ажилуулж эхэлсэн байдаг. Гэвч Акай Саваг зүгээр ч нэг хөлсний алуурчин болгоод зогсохгүй. Харин өөрийнхөө гач хүслийн золиос болгож төдийгөөс өдий хүртэл тогтмол бэлгийн хүчирхийлэл үлдэж ирсэн байдаг. Ингээд төд удалгүй Саваг Кане дуудаад шинэ аллагын захиалгыг нь танилцуулахаар болдог. Тэгээд Кане Савад хоёр ихэр хүний зураг үзүүлээд чи тэр баруун талтай мөнгөтэй хүнийг нь хороогоорой. Зүүн талтай мөнгөтэй хүнийг нь хороож болохгүй шүү гэж захиад аллаг үлдэх газар руу нь явуулдаг. Энэхүү умын самууны дараа Акай хэрэг гарсан газар хурч ирээд шалгалт хийх явцдаа Савагийн орхиж явсан гарбууг нь олж сэмээрхэн ингэртэй ээж нуугаад дараад нь Саватай уулзаж чи нүүрнийхээ зүүн талд мөнгөтэй хүнийг нь хороох ёстой байсан штэ. Чи буруу хүнээ хороочихсан байна. Нэгүгээр хэлэх юм бол чи манай үйлчлүүлэгчийг алчглаа гэж уурлаад Саваг үсэртэл нэг алгаддаг. Тэгээд дараад нь Акай Савад чи дараагийнхаа аллагыг алдаа гаргалгүй цэвэрхэн хийгээрэй. Энэ их чухал аллах шүү гэж хэлээд ажлаасаа гарахаар шийдсэн манай обуурыг хороолгуулахаар гэрлүүн явуулдаг. Тэгээд Сава обуурыг хороохоор гэрт нь хурч иртэл обуурын руу Кане залгаад хөөе обуурий чи өнөөх 3 аллагынхаа нэгийг нь өнөөдөр үлдчихэ. Чиний хороох хүн бол авилга хэл ахвалт хийх автсан бохир прокурор. Чи тэр хүнийг өнөөдрийн хамгийн сүүлчийн метроноос олох болно гэж хэлээд обуурыг метроны буудлын руу явуулахаар болдог. Тэгтэл Сава обуурыг хороохоор гарбуугаа гаргаж ирээд 覚悟して。赤いか。そうよ。お前の両親を殺したのは赤いとカニエだ。必ず帰ってきて。За энэ бүхний дараа обуурын Акаийг нийтийн нэл дотож байгаад араас нь генетикэн довтлж хоолонд нь хутгаа тулгангуутаа. Хөөе Акай гой. Каната хоёрын хороо гэж явуулсан хүн чинь хитрхи чадварлаг хүн байсан шүү. Би түүнийг арайх гэж хороолоо. Ер нь яг ямар учиртай хүн рүү намайг явуулсан юм бэ гэж асууталаг Акай. Түрүүний тэр хүн чинь Сватын шилдэг цагдаа нарын нэг нь байсан юм аа. Чамайг амьд буцаад ирнэ гэж бодсонгүй шүү. Гэхдээ чамайг амьд байгааг харах таатай байна гэж хариулаад анхаарал нь бахан сарних төдийд цохиж унгангуудаа ухаан алдт нь дээрэс нь дэвсэлдэг. Тэгтэл төд удалгүй Кана хурч ирээд обуурыг амьд байгааг нь харж балмагдаад өө энэ одоо бол амьд байсан юм уу? Уг нь би түүнийг үхэн гэж бодоод л түрүүний даалгаварт явуулсан юм шүү дээ. За яах вэ? Өөрөө л одоо хороохоос гэж хэлээд халааснасаа халаасны хутаг гаргаж ирээд обуурыг хороох гэтэл Сава өнөг хутаг руу буудаж болиулаад ухаан алдаж унсан обуурыг хамгаалж түүнийг сэрэх ордлогыг хийж эхэлдэг. За ингээд манай хоёрыг хоёуланг нь барьсан ах нар нь нэг нэгээр нь салгаж аваад хоёр тишээгээ салцгаадаг ба.
Акай Саваг гэртээ дагуулж ирээд яг л урд урдийнхшгэ бүтэн нэг шөнийн турш хүчирхийлчээд одооноос чи дуулууртаа байгаарэ. Дахиж миний урмыг хугалж болохгүй шүү. Тэр Обури гэдэг бэндийг маргааш муусны суугт хорооно гэж хэлтэл Сава. Аа тийм үү. Би гэртээ харж онлоо. Маргааш өглөө шалгалттай гэж хэлээд Акаийн гэрээс нь гарч явдаг. Тэгтэл төд тодалгүй Акай руу ажлынхны газраас залгаад мөрдөгчөө дахиад нэг цогц олдлоо та яаралтай ирээрээ гэж дууддаг ба. Акай аллаг гарсан газар хурч ирээд нас барсан хүний цогцыг шалгатал найз Канэн дугандаа сум зоолгуулчихсан хэвтэж байх нь тэр. Ингээд Акай найз Каныг нь Обури хороосон байх гэж бодоод Обурыг хайж явсаар муусны суугт иртэл Сава гартаа буу барьсан байдалтай гарч ирэнгүүтээ найз Канаг ч би хороосон шүү. Обури энд ямар ч хамаагүй. Бас нэмэтлэхэд Обури эсэн минь эрүүл сарвал байгаа. Харин чи миний ээж авыг хороосныхоо төлөө бас намайг хүчирхийлдэг байсныхаа төлөө заавал үхэх ёстой гэж хэлээд нийтдээ 13 удаа буудаж Акаийг хороодог. Тэгээд энэ бүхний дараа Сава Обуритай уулзахаар гэрт нь хүлээж харин Обури харих замдаа бага насны хүүхдэд буудуулан амиа алдснаар энэхүү аним гунигтай учир битүүлэг төгсгөлөөр дуусч. Цаашид Савагийн хувь заяа хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй үлддэгэ. もう少し待って。オブリ君が来るからね。